За ингээд Непалийн Катмандугийн Асон базар гэдэг нэг тийм зах дээр явж байна. Яас. Энэ өөр амьдрал бол жинхэнэ өрнөж штэ. Юусе энэ өөр жоохон яваад толгой өргөж юм. Тэгээд одоо ийшээ харсан чи бүр амар гудам. Ороод энэ хавар жоохон явъя гэж бодлоо. Хашоо хүмүүс моцикл бүх юм зүгээр маш хурдтай. Амьдрал амар хурдтай өрнөж байна. Энд бас жоохон тоостой байгаа болохоор маск зөксөө явж байгаа. Энэ юу вэ? Хоморхна тавьсан байна. Энэ бас юу байгаас болно уу байна. Яа энэ барилга нь бас амьдрах гэж солиорлог гараад юм аа. Амьд хөгжим гайхалтай уур амьсгал мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор музик фестивал 6 дугаар сарын 26-27-нд тасалбарыг Box Office Cinemas. Сайн нөө алдарт хүн тэрэг эндээ зонтог монтог эндээ болцсон асал хүнд гараад юм аа. За энэ замаар явах уу, энэ замаар явах уу, энэ замаар явъя да. Өнөөдөр нэг их юм хом идэж мэдэж авахгүй. Би сая Катмандуд ирээд 7 хоногтой 4 хоног энэ хотоор наваад 3 хоног энэ Хималай уулын Анапурна гэдэг оргил руу нишээ зүгээр тийшээ явган аялал хийнэ гэж бодож ирсэн чинь эхний 4 хоногтой энд янз бүрийн юм годомнаас авч идэж аваад хордлого бодоод гүйлгээд тэгээд гүйлгсэн чигээр ямар 3 хоногийн явган аялал явна гэж юу бах вэ? Тэгээд явган аяллаа канселдсан. Ер нь жоохон сэтгэл санаа жоохон дундуур байгаа. Тэгээд өнөөдөр энэ Асон базар гэдэг энэ захыг ерөнхий үзүүлэнгээ орой болоод нар жаргангот эндээс холгүй одоо Тамил гэдэг шөнийн одоо юу гэх юм бэ? Монголоор хүүхдийн зоо юм да. Хүүхдийн зоо шиг газар байгаа. Непал залуучууд яаж шөнийн амьдралыг хийдгийг үзүүлэх санаа байгаа. Гэтэ энэ бичлэгэн дээр бараг багтах багтахгүй болоо гэж бодож байна. Тэгээ юу болохыг өнөөдөр юу болох юу тохиолдохыг харж иж нэг бичлэгэнд багтаах үгүйгээ шийдэцгээе. За би нэгэ тайлцдаг юм лаа. Юм хом ярьчиж масктай авчих. Хайшаа. Гэтэ агарын бохирдол бол амар байна. Одоо ингээд смот камера ингээ оролдоо явж байгаа. Дэлгэцэн дээр нь зүгээр тоос тогтоод. Орой гэртээ буудалд очиод хамарлууга 0-ын цас хийж байгаа эргүүлээ гаргаад ирэнгүүт маш их тоос мос гарч ирэх жишээ нь энэ одоо юу газар хомс хийдэг ийм газар юм бах та. Ийш шаачлаа. Оо юм та. Бүтээж байна шүү дээ ингээд тонгож.
За. Одоо хүмүүс сормос мормос хийдэг юм газар байх та. Энд дэш. Энд хийдэг За би ч та сормос мормос хийдэг гэж бах уу. Энэ портокал малнаас. Штэ. Харах явж. Үст. Харах марахгүй штэ энэ дотор. Ёй. Иймэрхүү газар руу орж маникюр хийлэгдэг байх нь шүү. Энэ юу вэ? Орсон бурхан та. Я иш хитэн залуучууд дэрэг шалгая. Снэхэн бичлэг гэж хүмүүсийн номд орчих сүр болгомор байна. Чимээгүүл энэ орсон юм газар вэ? Гарууд ингээл амьдэрчдээ байна л да. Гараал шууд ишиг гараал цахан үүдэг. За. Намасте. Эмэр хөндөө тоглоол ингээл энэ авийн хүмүүс нэг бүгд таньдаг л ах та тэгэл. Хөвчлөлтөд амьдэрдэг юм аа. Тэгтээ бас годон модон. Энэ слайм шахан. Стенд үсэц солчтой. За гаа. Дэндүү бохор. Сайн нэг бохор янз бүрийн мэдэж явж байгаа. Хавдлага авснаас хойш. Хэцүү санагдаад болсон байна. За тэгээд Катмандуд бол хүмүүс нэг энэ метр л амьдарцаад байна бидтэй. Нэг хичхүү ч юм уу дүүхүү ч юм уу хөвтөж байна. Яагаад ингэж өдөр хөвтөжтэй юм бол доо. Сохтой юм болоо. Сони эмхтэй ингээ ганцаараа өдөр сохтой хөвтөж юм гэж баймар гэлээ. За аль зүг рүү явах вэ? Шо. Энэ батанууд юу зараад байгаа юм бэ? Энэ мэн
Японы нөө Момо гэдэг интернетээр яваад байдаг тэр мөрөн шиг шүү дээ. Ямар аюул юм бэ? Замын хөдөлгөөн бол энд бас л үнэхээр асуудалтай шүү дээ. Энд ихтэй ямар амар болцороо. Ямар асуудалтай болцороо. Sorry. What did you say? I don't understand. Where are you from? No, Mongolia. Mongolia. Yes. What you doing here? Nothing, just chill out. Ah, just chill out, yeah? Yeah. Okay. Nice to meet you, bro. Wait a minute. Very good. Ханаас ч юм нэг гай гарч ирсэн. Японоор ирсэн ш. Би одоо тийм Япон царайтай юм багтаа. Хүмүүс ер нь болж өгвөл конничива л гэдэг дээ. Гэхдээ одоо тийм Азиуд ч яг за тэр нь Монгол царай, тэр нь Солонгос, тэр нь Япон, тэр нь Хятад гэдэг яг шууд ялгахчихэд бас өөр хүмүүст л асуудалтай л да. Азиуд хоорондоо бол нэг ялгаад байдаг. Азиуд ч зүүн Азиуд те одоо бид нар шиг зүүн Азиуд онгор ийм Азиуд. Биднэрт бол ялгахдахгүй хоо. Тэм байшингуудыг үнэн замбраагүй барьжээ хэвээр. Бага тоосов чулуу юмнуудаа зүгээр ингээл босгоол ерөөсөө бүх боломжтой зайг ашиглаад ATM алж штэ. Балчудаа гэж. Их замбраагүй амьдралтай. Гэхдээ яг энэ тоос мас. Гэхдээ дажгүй сайхан сэтгэлтэй хоорондоо муудаад эсвэл янз бүр болоод тийм муухай аюултай хүмүүс ерөөсөө байхгүй баг. Яг байдаг л байх. Гэхдээ тийм хэлбэг биш. Ерөнхийдөө би ингээд хаасаагүй ингээд явж байхад ямар ч юм аюултай мэдээж нэг ч удаа авсангүй Непалчуудаас бол харин ч бүр туслаа ингээд тгий гэсэн хүмүүс л олон байд юм байна. Непалын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $1,500 байлаа. $1,500 гэдэг бол маш доогуур л та. Монголын одоо $7,000 хавцаагаа. Тэгэхээр 1500 гэдэг бол одоо нэлээд доогуур байгаа юм л да. Монголчууд 7000 л ихэд ер нь бас доогуур орж явж байгаа. Энэ чинь бол 1500 гэдэг чинь бас л хэцүү хэмжээнд байгаа гэсэн үг л дээ. Энэ хав ямар гоё юм бэ? Амар хав биш дээ. This coconut, yeah? Coconut. Okay, one coconut. Yes. 150. Open? Yes. Is it for drinking or eating? Okay. Like drink and eat? Okay, okay.
Аль ч газар явжсэн coconut бол цэвэрхэн уух юм л да. Боя яг тухайг бати. Батис. Ора. Ерөөсөө амар жоохон гарч ирдэг юм шүү дээ. Энэ тэгнэлтэй энэ нөгөө нэлээд болцсон coconut. Болоогүй ногооноор авахтаа бол энэс хамаагүй их ус гарна. ये हम जाए पहले पानी खाने ही За ингээд. Okay. Thank you. You can have it. За төлөө. आज कोई बात नहीं आएगा Thank you. За одоо надад ч нэг юм сонин coconutтай. Одоо яаж идэх юм бол та би ер нь өнөөдөр амар сэжигч болчиход явж байгаа. Саяны нөхөр гараараа баахан гадна талаас нь барьчихсан. Би одоо энийг одоо яаж доторх юм идэх вэ? Гадна талын хальсныг нь идмээр байх юм. Хот амар хатуу. Хатуу. Гайгүй ч юм уу? Гой ч юм уу? Дагуудад яг Монголын нэг хос модны самар шиг яг л хосны самар шиг амттай. Гэтэ гадна талаас нь саяны баахан гараараа барьсан байна. Амар өдөөд байж чадахгүй наа. Энэ мөн нуурлаа. Нуурлаа энэ одоо яана. Hello, namaste. Hey. Yes. This one and this one. Юу лээ нэр нь орж ирдгээ. Жоохондоо иддэг байсан. Yes, and this one. One. Yes, how much? 60 and 40. 100. 100. Okay. Яа ингээд нэг coconutтай нэг хоёр юм юутай юу гэдэг лээ энэ нэр нь ерөөс орж ирдгээ. Аромог гişтэй. Хоёр юм юугаа идээд Непал гэхдээ ерөнхийдөө бол амьдрал хэцүү байна. Одоо энэ ингээд тэ шоколадтай ийм 100 рупи гэдэг чинь 2000 төгрөг байгаа байхгүй. Много шүү.
Нэг манай жоохондоо хэлжсэнээс бол тэрний хаан зүрхээргүй л юм аа. Мангар хатуу матуу гэж юм. Хот амар хатуу матуу энэ одоо хизээч хийсэн. Дахиад ордог шахах уу. Саяны өссөн үсээс сорчихна боллоо. Угаалдургүй юм байна. Угаалдургүй байна гэдэг чинь би цаашаа ховц руу ус ороод захтнуулаад гай олноо гэсэн үг. Where's the hot pot? Okay. Hot pot. Oh, шээс өмөртөж байна. Ямар амар шээс өмөртөж байна. Hot pot cafe bar. Hello. It's a hot pot now. Is it not actual hot pot restaurant? Yeah. Okay. Thank you. Hot pot. Hot pot. Манай hot pot идчих гэсэн. Hot pot гэдэг нэртэй бар ажидаг шээ. Удаан. Что мама. Что мама нас өдөж байна. Энэ тупа энэ гоё шүү дээ. Шачта. Hello. Do you have menu? Oh. Egg tuppa. Kunci der sin kommunist. Гуралтай шүү. Непалаар туппа гэдэг байгаа. Өндөгтэй гуралтай шүү. Монгол мөнгөөр 3000 төгрөгийн явтай. Тийм эсгэлэн сонир амттай. Халуун наваатай гэж бодож. Thank you. Яа. Хатан шүү дуугаад хөлс гараад алж шүү. За ингээ ерөнхийдөө орой олжээ. Ерөнхийдөө орой болсон байна. Одоо явж Тамирл гэдэг газар руу очиж
Баар сав. 6 цэнгэ яаж Непал залуучууд яаж 6 цэцгийг очиж харцгаая. Амьд хөгжим гайхалтай уур амьсгал мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор музик фестивал 6 дугаар сарын 26-27 тасалбарыг Box Office Цэгмэнэс Бичлэг хийхгүй явж ирсэн чинь хажуугаар гарсан нөхдөө өвс авах уу хашиш авах уу гэсэн санал тавиад 2 3 хүн тэгээ зөрчлөө. Сая тэгснэ энэ хавар одоо тэр сууж байгаа хамгаалагч энэ хавар байгаа залуучууд ер нь нэлээд хай болцсон. Байж идэв байх шүү годмонда. So, hello. Haircut. Okay. Do you do a head massage? Okay. Төрөний өсчөнгүүдийг бодвол энэ бол гоё газар байна. YouTube video. YouTube video? Yes. Oh, nice. Where are you from? From Mongolia. Mongolia? Yes. Oh, nice. First time in Kathmandu? Yes. वीडियो कहाँ से निकला? तो बढ़िया से निकलता है. That's good. Very good.
Okay, thank you so much. Йоо, за өсөлсөлд гараад ирлээ. Саяны өсчин. Үс засаад массаж хийгээд угаагаад нэг Монгол мөнгөөр 30,000 төгрөг тавьцаа юм уу да. 35,000 ч юм уу. 30 минутын массаж, үс засалт, угаалт. Иймэрхүү үнэтэй болт юм байна. За би одоо ингээд шөнийн годомжаар шөнийн амьдралтай газраар бар саваар нь орж үзэх бэлэн боллоо. Тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр арай багтахгүй маань дараагийн бичлэгээр Непалийн Катмандугийн шөнийн амьдралыг үзүүлээ да. Тэгээ явж исэн чинь ийшээ агарын бохирдол тоос шороод ийм л байж тээ. Отоо биш дандаа тоос. Амар тоостой хот юм аа. Арай.